За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Манай подкастын хэд дугаарлаа? Галтгах дугаар Хэлж байна. За энэ дугаараараа ямар кино сонголоо? Энэ дугаар битээр Мүсгэлжин Синдерелла сонгосон. Өмнөх дугааруудаар айгүй их нөгөө эрэгтэй гол дүртэй, юм эрэгтэй тийм кинонууд айгүй их ярьсан мэлээ. Надад айгүй гоё эмэгтэйлэг тийм кино ярих гэж байна. Тийм. Ер нь айгүй нөгөө эрэгтэйчүүдийн зан характер төлөв байдлыг яг аль аль энэ ярьсан ч гэсэн илүү төлхөө ярьсан юм шиг байгаад байгаа тийм. Тэгээд илүү арай эмэгтэй хүүхдүүдэд тэгээд дээрэс нь бидний яг өсвөр нас хүүхднээс жоохон байхдаа ингээ үдцсэн итгэл үнэмшилтээс тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн байх эрсдэлтэй магадлалтай тийм киног сонгоод тэгээд яхаа шийдлээ. За тэгээд хамгийн түрүүний нөгөө хамгийн ихний нөгөө асуултаг бол чамаас эхэлж байна. За өмнө нь юу гэж бодсон? Одоо сая үзэхэд юу гэж бодогдсон? Өмнө нь энэ киног үзэхдээ болвол нэг сайхан сэтгэлтэй охин. Тэгээ нэг сайхан сэтгэлтэй охин ингээл хичээгээл зүтгээл ингээл одоо үнэн шудраг те ингээл тусч хөдөлмөрч ингээл яваал байвал хизээний цагт нар гарна. Хизээний цагт ингээд одоо бурхан тэнгэр гэдэг юм уу те сахиулсан гэдэг юм ингээд харж үздэг. Ер нь бол ингээд амьдрал сайхан болдог гэд ойлгоцсон байсан юм билээ. Тэгээд дунд нь бас ингээд нэг яг дахиж үднэх үзэж ингээд ойлголт аваагүй ч гэсэн ерөнхийдөө яриануудаас ингээд ерөн дэсныгийн гүнжүүд бүгдээрээ л нэг юм ханхугаа хүлээгээ сууж идэг те. Тэгээл одоо эмэгтэй өөрийнхөө одоо хүчүүд мөр чадалт одоо найдаж итгэж итгэдэггүй болцсон тийм одоо итгэл үнэмшлийг охтуудаас суулгадаг энэ үдсний гүнжтэй кинонууд гих мэт юм бас өөр юм ойлголтууд бас авсан байлээ. Тэрийг бол нэлээд сүүлд одоо 20-д нас маснда ч юм уу сонсч ирсэн л доо. Тэгээд сая ингээд үзэхэд бол бүр шал өөрөөр бодогдсон. За хамгийн эхлээд бол ердөөсөө сайхан сэтгэлтэй ингээл одоо хөдөлмөрч тулсч ингээл одоо гүрийгээл сэтгэл мэрийгээл байвал амжилтанд хүрдэг биш юм бэ шүү. Эсвэргээрээ яг юуны төлөө яг юуг зориод байгаа би яг ямар дуртай байлээ би яг хэн блэ гэдэг тэр нэг одоо чин хүслээ гэдэг юм уу чин мөрөөдлөө гэдэг юм уу тэр юмаа орхихгүй тууштай үнэнч өөртөө үнэнч байснаар болохоос биш зүгээр л нэг юм хүний зарц хийж байгаа юм шиг зүгээр л ингээд яваад байвал аз тохиолдохгүй шүү. Аз тохиолдоогүй шүү. Ер нь бол энэ аз байгаагүй шүү. Одоо маш одоо тууштай өөртөө үнэнч өөрийнхөө яг мөрөөдөлд үнэнч байсны шагнал гэх юм уу одоо тийм тэр мөрөөдөлд хүрсэн үйл явдал шүү. Эцсийн нөгөө бүх аргаа хэрэглээд тэр өдөр нөгөө нэг юунд явдаг шүү дээ. Тийм үгүй яслалт явсан. Тэр нь бол баг Мүсгэлжингийн хүч. Тий гэдэг чинь над мессеж юм бас надад аягүй гоё таалагдсан. Зүгээр л байжгаад тэр хүн ингээ очиод гоё ичид мөрөөдөл бүтчихээгөө. Тэрнийхээ төлөө өөрөө зүтгэсэн явахыг хүссэн. Тэгээд өөртөө тийм боломж гаргасан гэдэг талаасаа аягүй хөрхөн орж ирсэн. Тэр талаасаа нэгдүгээр харагцсан. Хоёрдугаар тэг хайр сэтгэл гэдгийг нөгөө нэг сүүлд 20-д байхдаа ч юм уу бодсон тэр нэг ойлголт төр тэснийг гүнжүүд ингээл зүгээр ханхуг хүлээгээ сууждаг. Тэгээд тийм ханхуг ирээл ханхуг амьдрал сайхан болчихж байгаа юм шиг ингэж ойлгодог. Нэрэж тийм байна, буруу юм байна. Нэг л юм хөөрхөн үзэсгэлэнтэй гоё л байх нь чухал юм байна гэдэг тэр ойлголт буруу юм байна гэж бодож исэн. Тэр ойлголт бас жоохон өөрчлөгдсөн. Одоо хайр сэтгэл гэдэг талаар бас ойлгож байгаа өөрчлөгдсөн. Тэрийг бол яг хоёлаа ярианыхаа төлөв шүү. Дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. За, чамд би болохоор бас ихэндээ тийм гоё гүнж гэж яад ч гүнж гэж бодсон байна нэрээ бас. За ингээд ийм гоё сайхан сэтгэлтэй ийм гоё охин. Тэгэл ийм хайр дурлалтайгаа бас ингээд ханхуйтайгаа очирч яа ямар гоё юм бэ гэдгэл бодолтой байгаадсэн чинь сая харсан чинь бараг тэр өөрийнхөө өнчин охин байгаа даа байхгүй бүтэн өнчин тэгээ аав нь өнгөрцөн ээж нь угаасаа гардгүй тэгээ тийм охин байшингийн дээвэр дээр амьдардаг ер нь бол ад үзэгддэг гэсэн ч гэсэндээ ихтгэл одоо мөрөөдлөө орхиогүй харин ч тэр нөгөө нэг дотор нь байсан тэр гоё энергиэр нь одоо тэр бүх юм бүтээд байгаа тийм тэр гоё амар гоё дуулдаг тийм дандаа юм эрэг байсан тэр хүч нь тэр одоо юм нь буцаагаад энерги нь буцаагаад эцсийн мөчөд
тэр ханхуудаа явчихрахт нь тусалдаг. Өдөр болго амар гой зүг зүдэлсэрдэг шүү дээ. Тэгээ тэр ингээд ийм амар хог шороотой жоохон юм доромж орчинд байгаа ч гэсэндээ өдөр болгон тэрийг мартлахгүйгээр юм эрэг гой байгаад. Тэгээ би бүр сүлт гэж газ гэ хулганыг нөгөө торонд багт нь авардаг шүү дээ. Тэгээ буцаад эцсийн мөчөд ханхуугийн нөгөө шадар сайдан ч юм уу ирээд нөгөө гутлыг өмсүүлэхэд тэрмүү хулган хөрхийн амтан хөлсөө цуулаад хаалга онгоолгож өгдөг. Тэр нь бараг л нэрээ ингээд өөрөө өөртөө хийсэн одоо нэмжиг сэтгэлийнх нь үр дүн. Бараг л өөрийнх нь энерги буцаад өөртөө туслаад байгаа юм шиг. Өөрийнх нь сайхан сэтгэл нь өөрийнх нь эрэг байдал нь өөрт нь одоо үлийн өрөөр нь ч юм уу юугаар нь ингээд гарч ирээд байгаа юм шиг. Тэр хулганууд тэр шидэт таг нь бол би Синдрелагийн өөрийнх нь тэр хүч юм шиг. Өөрийнх нь тусгал юм шиг, өөрийнх нь энерги юм шиг тэгж мэдгэсэн. Хоёрдугаар тийм эргэтгэж гэдэг ойлголтыг айгүй хүндсэн юм шиг надад санагдсан. Хааны зарлиг ирдэг штеп. Энэ одоо тусганы ч юм энэ хаант улсын бүх эмэгтэй охтууд гэдэгт өмсгөлж орохгүй байгаа байхгүй тийм ямар нэгэн байдлаар тэр хүн ингээд ээжээ би явъя л та гэдэг нөгөө эхнийхээ хулгануудын янзлсан хувцсыг ингээд өмсөд буугаад ирдэг тийм. Тэгэхэд зүгээр л би ч гэсэн эргэтгэжтэй тэгш байх юмсан гэдэг тийм хүслээр ингэж бууж ирж байгаа юм шиг надад санагдсан. Тэхгүйгээр ингээд дандаа орхиодсан. Тэгээд амар хааны ордны юмд явахаас гадна би бас энэ хүн байл та. Би бас охинчин байл та. Би бас энэ улсын одоо залуу эмэгтэй байл та ч гэдэг юм уу. Нэг тийм эргэтгэж асуудал бас үүдэгдэж байгаа юм шиг санагдсан. Энэ киног ярихтаар нэг их олон дүр яригадаад ахаарг бас нэгцэн надад бол ерөөдөө за мэдээж үсгэлчин гэрнэ үсгэлчин бүх талаас нь ярмаар за тэгээд тэр болгонууд бол ингээл зүгээр одоо туслах дүрүүдийн найзууд гэдгээд л гарч тэр нэг их дэлгэрүүлээд яриад байхгүй зүгээр үсгэлчин тэр хоёрын хоорондын харилцаа гэж ярмаар санагдсан. Тэгээд нөгөө хойд ээж болон охтууд бол ерөөдөө баг нэг өмнөх Симбатэр гардаг одоо нөгөө дөрүүдтэй жоох төстэй. Тэгээд тийм болохоор яг дараа нь зугас яри. Тэр хоёул одоо үнсгэлжин яг ингээд одоо бүх талаас нь яри гэвэл тийм үнсгэлжинд ямар сайн давуу талууд байв, ямар сул талууд байв тийм. Үнсгэлжин ер нь ямар төрлийн хүн санагдсан. Үнсгэлжин яг түүний миний хэлснээр нөгөө амар эрэг мөрөөдөлтэй байж чаддаг. Тэгээ тийм амьдрал дээр яг хэцүү юм дээр тэгж эрэг байна гэж яг хэцүү шүү дээ. Гэтэл яг тэрэндээ ингээд одоо яг үлгэрээр бол яг өдөр болгон тийм гоё эрэг байж чадчихаа нэг гоё. Дээрэс нь Синдерелла гэдэг чинь өөрөө нөгөө Синдер буюу нөгөө үнс шороо гэдэг яг л утгаараа юм л шүү. Элла гэдэг нь болохоор айгуу гоё үг байлаа. Охин эмэгтэй гэсэн үг. Тэнгүүтээ нөгөө God гэхээр бурхан штэ. Gods гэвэл эмэгтэй бурхан юм байна л да. Гоёор ингээд эмэгтэй хүнийг хэлвэл одоо Элла одоо манай монголоор хэлвэл дагин одоо дайрагч гэдэг юм тий. Нэг ийм утгаар гээд бодохоор ер нь Синдерелла тэр хойд ээжийг бол яаж ч цохор санаагаар ялахгүй байхгүй юу. Одоо хангаас үлгэн ингээд гутлын ингэж юу байгаа л хагараал ингээд тусчдаг шүү дээ. Ээжийг бол тэгж хизээж барахгүй тэр жоох охин тий. Гэтэл яг нөгөө өөрийнхөө тэр нэг юм гоё бурханлаг чанараараа ч юм уу. Тэр нэг гоё эрэг байдлаараа би тэр ээжийг бол ялсан гэж бодож байгаа. Тий. Тэгэхээр яг тэр талаараа ер нь эрэг гоё юм аа. Одоо хаяггүйгээр гээхгүйгээр ингээд авч яваад өнгөлөөд тэгээд тэрэндээ итгэж чадах юм бол гайхамшиг болдог. Амар гайхамшигтай үлгэрийн биш энэ амьдрал дээр ч гэсэн болдог гэж итгэдэг. Яг тэр инер одоо жоохон охин сэрглээ гэж яг саяны ярьж байгаа чинь зүг байгаа байхгүй одоо нэг ер нь бол юм амьдралыг гоёор харах хэрэгтэй, сайхнаар харах хэрэгтэй, өдрөг байх хэрэгтэй гэх тээ. Гэтэл угаасаа ингээд хүнд амьдрал туулж яваа хүний хувьд тий ингээд бүр одоо хүүхэд наснаасаа төрхөөсөө одоо хүнд хэцүү айлт ингээд төрсөн тийм байгаа хүний хувьд ч гэдэг юм ингээд эсвэл бол хожим нь ингээд зарим хүний хувьд одоо асуудал зовлон сэтгэл зүйн одоо асуудлууд тулгарсны дараагаар хүн ингээд юмыг шууд гоёор эргээр хараад явна гэдэг бас тийм амаргүй. Ягаад гэхлээр яг тийм одоо сэтгэл готролтой юм сэтгэл зүйн хүнд асуудалтай болсон үед бол заримдаа ирээдүйн хатуулагдахгүй болчдөг. Ирээдүйн талаар бодол ингээд орж ирэхгүй байх тийм үед ч байдаг. Тэгэхээр манай үнсгэлжингийн хувьд болохоор угаасаа тийм эерэг байгаад тэгээ дээрээс нь нэг юм мөрөөдөлтэй байгаад байгаа шүү дээ. Мөрөөдөлтэй, зоригтой байгаад байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг дээврийн өрөөнд унтаас сэрэнгүүт нэг юм дуулдаг дуу байдаг шүү. Дуудуулаас ирдэг тий. Тэгээ тэр дууныхын нэр нь юу юм бэлээ? A dream is a wish your heart makes гэдэг нэртэй юм лээ. Тэнгүүд зүүд мөрөөдөл бол
таны зүрхнээс гарч байгаа хүсэл юм а гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл үнсгэлж угаасаа айгүй том гоё мөрөөдөлтэй, тэрэндээ итгэлтэй ийм байгаад байгаа юм. Тэгэхээр тэр магадгүй одоо нэг үлгэр дээр бас эхлэхдээ гардаг штэ, аав нь амьд байсан, аав нь их сайн хүн байсан, охиноо сайхан өсгдөг байжээ, тэгээд хожим нь ингээд ээж хэрэгтэй гэж бодоод ингээд хүнтэй суужээ, тэгээд дараа нь асарчээ гэдээ гардаг штэ. Тэгэхээр нэг ер нь хүүхдийн далд ухамсар гэж ярьдаг, одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаанд болохоор ухамсаргүй төвшинч гэж ярьдаг л та. Тэгээд тэр болохоор 0-5 наснд ер нь суур тэр итгэл үнэмшлээ суудаг. Тэгэхээр тэр насандаа ингээд бүрэн бүтэн өөртөө итгэлтэй, мөрөөдөлтэй, зорилготой, тэмүүлэлтэй тийм юм суудсан байгаа учраас ямиг ингэж эргээр харах чадвар нь бас арай алга болчоогүй байна уу гэж харж байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар энэ хүсэл мөрөөдөл зорилго гэдэг хичнээн чухал вэ. Тэрийг алдахгүй ингээд одоо барьж өшөө гоё дэлгэрүүлж хөгжүүлж тэгэж явах айгүй чухал шүү гэдгийг энэ үлгэр бол харуулж байгаа юм байна гэж батсан. Ер нь мөрөөдөл зорилго ер нь хүнд ямар учиртай, ямар ач холбогдолтой юм гэхээр мөрөөдөл зорилго буюу одоо ирээдүйг харах, одоо ирээдүйн талаар бодлол гэсэн үг шүү дээ, өөрийн ирээдүйн талаар бодол. Тэр нь юм байхгүй, тэр нь тодорхойгүй тийм байгаад тэгэхээр одоо энэ чинь амьдралын утга учирын тухай асуудал яригадаад, амьдралын утга учирын тухай асуудал ярихаар оршихуйн тухай асуудал яригадаад явдаг. Тэгэхээр ингээ хүн одоо яг утга учиртайгаар, мөрөөдөл зорилготойгоор оршин байна гэдэг нь өөрөө сэтгэл зүйн хувьд айгүй том хүчин болох тийм боломжтой байхгүй. Тэгэхээр манай одоо гол дүрийн үсгэлчин яаж тийм одоо сэтгэл зүйн хувьд хатуу чанга чадaltaй байгаагийн цаад ердөөсөө үндсэн одоо тэр их ундраг нь бол тэр ердөөсөө мөрөөдөл зорилго, тэр багаас нь өгсөн тэр мөрөөдөл зорилго байгаа юм. Яг тэр нэг жоохны тэр нэг хэсэг бас амар юм сетап шиг юм те. Ингээд өгцөн. Тий. Ерөнхийд нь ингээд яг мэдээж өөрийнх нь өгдөлтэй галаа л да. Тэгтэл тухайн үед ингээ эрэг орчинд маадгүй өссөн ч юм уу те. Тийм болохоор цаашдаа ч гэсэн амар мухай орчинд мухай гэдэг нь юм хортой хөнөлтэй гэсэн үг шүү дээ. Өөрийг нэгдүгээр тоохгүй байгаа, тэгш эрхийг мэдрүүлэхгүй байгаа. Хоёрдугаарт илүү их зараад байгаа тий. Тэгэд ээж нь бас ингээд амар хатуу ингээд наана амар гоё ингээд бүх юмыг зохицуулаад байгаа юм шиг хэрнээ. Охтуудад амар ялгартай хандаад байгаа, мэдээж өөрийнх нь охин биш болохоор тэгээд дээврийнхөө өрөөндөө ганцаараа дуугаад хогошүртээд тэгээ нэг бодлоо ингээд тэр ганцаардал дундаа өөрийгөө боловсруулсан юм шиг өөрийгөө ингээд бараг тэр орчин айгуу гоё ингээд өөрт нь бас ингээд орон зай өгөөд те бодох ч юм уу ингээд гоё ингээд эрэг байх тийм боломжоор хангаад байгаа юм шиг. Тэгээ ер нь бол ингээд амар сул дорой хацтай завшаантай юм шиг хэрнээ. Тэгээд анхандаа тэгж бодогдсон юм шиг хэрнээ өөрт нь тэр хүч нь яг төвлөрч өөрөө яг цөмөн байгаа байхгүй. Тэгээд хинч туслаагүй бүх юмд өөртөө ингээд бий болгоод яг цаанаас нь жоохон юм байсан л. Гэтэл тэр гоё эргийнх нь одоо үр шимэн. Тий. Тэр хинч туслаагүй гэдэг дээр би бол жоохон санал өөр байгаа. Ер нь амьдралд хинч туслахгүй өөрөө ингээд 100% өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ингээд амжилтанд хүрээлтээ сайхан амьдардаг боломж бол байхгүй гэж бодож байгаа. Эсвэргээрээ харин ч шаардлагатай үед бусдын тусламжийг авч чаддаг байх нь одоо маш хүнийг ингээд амжилтанд хүрэхэд айгүй чухал хөшөөрөг нөлөө болдог гэж би бол харж байгаа. Тэгээд үнсгэлчин бол ингээд харин ч бүх хүнээс тусламж авч чаддаг. Ер нь бусдаас тусламж авч чадна гэдэг нь сэтгэл зүйн хувьд эрүүл хүний сэтгэл зүй байхгүй. Бусдаас тусламж авдаггүй хүн чинь ингээд хит эго өндөртөө тий би ганцаараа өөрөө бүхнийг болгоно гэдэг бодол байдаг гэсэн. Тэгэхээр би өөрөө сул дорой байгаагаа би өөрөө чадахгүй бусдын хэрэг надад байгаа хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр бол одоо хитрхи юм эго өндөртөө одоо ер нь бол тийм эрүүл сэтгэл зүй биш. Тэгэхээр бусдаас тусламж авч сурах маш чухал. Шаардлагатай бид нар бусдаас тусламж авдаг байх хэрэгтэй. Тэгээд бид нар чинь хүний нийгэмд ингээ хүмүүстэй хамт амьдарч байна. Ягаад нөгөө юу гарын таваар ярьж яхна должингийн охин хоёрыг ярьдаг шүү дээ тий. Бусдаас тусламж авдаг. Яг үнсгэлчин дээр нөгөө нэг ээж нь ингээд гол хүн тусалдаггүй хорлоод байдаг гэдэг утгаараа л тий. Яг өөртөө тэрэндээ ингээ эзэн болоод өөрийгөө яваа авцсан. Тий. Тэгэнгүүт одоо яг наадах дээр чинь бас адилхан. Бусдаас тусламж авна гэхээр бид нар ингээ заавал надаас илүү өндөр одоо позишнтэй, надаас илүү одоо мундаг хүн л надад туслах хэрэгтэй юм шиг бодоод байгаа байхгүй. Гэтэл тийм биш.
Одоо ингээд хулгунууд хүртэл палаж хийж өгөөд явуулж जैन тий. Шуунууд тусалж जैन, хулгунууд тусалж जैन, морь тусалж जैन, хоо тусалж जैन. Тэгэхээр бид нэр ингээд одоо гэртээ ингээд хүүхдээ харж байгаа ээж нар ингээд заавал нөхөр ирж одоо өөртөө туслах хэрэгтэй юм шиг тий. Эсвэл заавал нэг юм одоо гэр бүлийн гэлөө юм одоо туслах хүн ирж туслах хэрэгтэй юм шиг бодох шаардлагагүй. Бид нэр ингээд шаардлагатай бол хүүхдээ одоо хамаатныхаа нэг оюутан дүүгээ гойж харуулад ч юм уу тий. Одоо өөр ингээд ямар нэгэн жижиг бид нар тусалж энэ туслахгүй байх гэжсэн хүн тусалдаг байхгүй юу амьдрал дээр. Тий. Энэ чадахгүй те энээс ч туслах юу ч авах те гэжсэн хүн яг хэрэгтэй үед ингэж туслах боломжтой байдаг. Тэгэхээр нөөц боломж гэдэг бол хязгааргүй. Заавал илүү том байгаад тэдний яах гэсэн санаа бол биш гэдэг би бол энэ кинон дээр аюул сайн хөрхөн харуулж ин гэж бодож байгаа. Тэрнээс гадна дахиад нэг дараагийн юм. Бид нар хүнд юу хэрэгтэй байгаагаа айгүй тодорхой хэлдэг байх хэрэгтэй. Одоо жишээлх юм бол үнсгэл чинь ингээд нөө ээжийнхаа хуучин палажиг гаргаж ирдэг штеп. Тэгээ ингээд хуучин палажиг ингээд гаргаж ирснэ. Энэнийг өмсгөхдөө арай л муухай хуучин байна уу? Би ингээд нөө хулгунуудтай ярьдаг байхгүй би гоё палаж өмсмөр байна. Энэ арай хуучин байна гэдгийг. Тэгэхээр яг тэрэн шиг бид нар ингээд хүнд яг яамаар байгаа надад яг юу дутаад байгаагаа айгүй сайн ойлгомжтой хэлжээж хүнээс тусламж авах боломжтой. Боломж бүрдэнэ. Тэгэхгүй нөгөө түрүүний нөгөө хоёр охин гонгиндаг гэдэг. Тийм. Гонгиндаг тийм яг нэг шийдэл ярьдаггүй тийм. Тэрэн шиг тэр гонгиндаг дээр дэлгэрүүлээд ярихад мүсгэлчин болохоор одоо шударгын тухай ярих та. Бус шударгын тухай асуудлуудаа юу ярьж байгаа шүү дээ. Чи түрүүн бас дуртад өнгөрсөн. Тэрэн дээр зүгээр л одоо би аягүй их ажил хийж штэ би ядраад байна. Одоо хоёр охиноороо ажил хийлгэлдээч гэдэг юм уу тэгж ярихгүй байгаа байхгүй юу. Яг ингээд нөгөө нэг тэгсэн байж бас юу ч хийж чадахгүй дээрлүүлээд байхгүй гай. Тийм. Яг ингээд шудраг биш санагдсан бүх үеуд дээрээ хэлж байгаа байхгүй. Би ажил арай их байна. Би бас орчин руу явмаар байна. Бүх охтууд гэсэн учраас би бас энэ гутлын өмсөл үзмээр байна гэд ингээд хэлдэг. Тэнгүүд энэ чинь шаардлагатай байгаа хүсэж байгаа юмаа шулуухан ниногоо хэлэх чинь гомдлохоос боддис ялгаатай байхгүй. Тэгээ нөгөө хоёр охин болохоор гомдолдог. Тэр хоёр болохоор нөгөө нэг би энэ юу чинь тууцыг зүүхгүй энэнийг одоо яах юм гэл нэг шидэл. Би энэ гинжиг зүүхгүй энэ палаж чи юм байна тийм байна гэдэг. Тэр болохоор гомдлох болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хүсэл шаардлага илэрхийлэх гомдлох хоёр бол айгүй өөр. Тэгээд ямар хүн тэгж хүсэл шаардлагаа маш тодорхой хэлж чадах вэ гэхээр өөрийгөө маш сайн мэддэг хүн тэгж хэлж чадна. Би яг яамаар байгаа вэ? Энэ надад таалагдж гинөө, таалагдахгүй нөө? Энийг би хүлээн зөвшөөрч гинөө, зөвшөөрөхгүй байна уу? Гэдгийг аягүй сайн ялгаж чаддаг, өөрийгөө аягүй сайн чагнадаг хүн тэрийг илэрхийлэх чадвартай. Тэгэхгүй бол нэг л болж өгөхгүй, яагаад байгааг мэддэхгүй. Тэгэл нэг сэтгэлд нийцэх юм байхгүй ингээд нэг бухимдаа дуурлаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр бол ингээд эхлээд жоохон бодох хэрэгтэй байхгүй. Би яг яагаад байна гэдгийг тэгвэл гомдлохгүйгээр тэ ярьж магадгүй сурч магадгүй тий. За тэгээд тус тал дээр бол одоо тэгж харагдаж байгаа. Хүнээс тусгаж чаддаг. Тэгээд тэрийг гомдлохгүйгээр ойлгомжтойгоор хэлдэг тий. Эмсгэлчнээр нөгөө нэг хамгийн гоё хэсэг нь тэр нөгөө үнэхээр амжихгүй болоод нөгөө гоё хулган чимцэн байсан даашин зөмсө гараад ирсэн чинь бүгдийг нэг тастаа ичдэг чинь миний ч гинж байна, миний ч тууз байна гэдэг. Тэр хэсэг дээр амар уйлмартай нэрнгэсэ. Тэгээд ингээд гоё хувцыг ингээд яатсан бүх юм бэлэн болоод ирж хахад амар муухай явмаар ахт нь ингээд явуулаагүй амар эрэхтэй. Бус нэгдүгээр хоёрдугаар амар гомдолтой тий ойр дотных нь хүмүүс нь тийм ааш. Тэгээ яг ингээд эцсийн цөхрлийн цэг дээр очиод ингээд уйлдаг шүү дээ. Тэгээ яг тэр акшнаас ихсүүлэл бүх юм эхэлж байгаа юм шиг надад санагдсан. Ер нь хүн яг тэгж нэг яг нэг ингээл үнэхээр муухай санагдсан тэр мөчөөс ч юм уу үнэхээр ингээд шийдсэн тэр үеэс эхлээд юм ингээд өөрчлөгдөд бүтээд ч юм уу өөрчлөгдөж эхэлдэг тий. Тэгээ очиж уйлаад тэгээд нөгөө шийдэн гарч ирээд ингээд явдаг юм шиг надад яг тэр гоё хэсэг шиг гоё ч байх уу тэр айгүй чухал хэсэг шиг санагдсан. Тэгэл ер нь гэртээ ингээд хогоо шүрдээл одоо нөгөө нэг ихний хэсэг дээр хоёул ярьсан шүү дээ. Хогоо шүрдээл тэрнийгээ хөлийн зөвшөөрүүлтэй тийм гоё одоо тийм мөрөөдөлтэй дээрээс нь юм хүн болгол өөрийн гэсэн гоо зөксөлнтэй байгаа шүү. Тэрийг ингээл гэртээ нугаал ингээл тэрнтэйгээ эвлэрээл одоо бухимдаал гомдоол сууж ивэл тэр хинч гоё гэдгийг ер нь хинч мэдэхгүй те. Тэгээ бүх юмаа дайчлаа явдаг шүү. Тийм тэр хэсэг дээр
Тэр нөгөө цөхрөөд уйлдаг штэ. Үнэхээр муухай санагдаад. Үнэхээр муухай санагдаад шудраг биш санагдаад ингээ уйлдаг те. Тэр үед нөгөө одоо яг тэр уйлалтын дараа хоёр тишээ гэх магадaltaй штэ амьдрал бол. Нэг бол ингээд бүр цөхрөөд бууж өгөөд ингээд орхих те. Нөгөө талд нь ингээд энийг хүлээн зөвшөөрөхгүй энэ бол одоо эцэн энэ бол туйлна одоо энээс цааш боли гэж босч ирэх нэг тийм үе штэ те. Яг тэрэн дээр бол тэр нэг юм ичидийн гадны хүн гарч ирээд ингэж байгаа даа биш тэр үл яг дотроос нь одоо ингээд нөгөө яста өөрөө ингээд энэ за одоо ингээд дуусаа. Энээс цааш одоо би өөрийгөө болгоё. Яаж игээл би чадна гэдэг юм руу хөтлөж байгаа гэж харагдаж байгаа. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг чи ер нь манифестиг юу гэж боддог вэ? Манифестийн талаар ер нь хүн угаасаа л тэрийг хүсүүсийг одоо юм өсгөлж юм шиг энергиэрээ бодлороо тий тэр хүчээрээ ингэж хүсүүсийг үл одоо орчлыг ертөнцтэйгээ холбогдож энэ ингэж биелээ олж нөө секрет угаасаа л нэр шилэх ухаанаар ч гэсэн жоохон баруун баталсан тий энэ дээрээ л голон долгионоо яг зөв одоо юу яагаад төвлөрүүлээд тэрэн дээрээ эрэг байгаа тэрнийхээ төлөө үйлдэл хийжээж би болно гэж боддог. Тэрнээс ингээл амар сони юм хайбишл болгоол те нэг юм сонин юм урсгах шиг болгоол байгаа юм. Надад зан үе шиг байх. Тий нэг сонин юм амьд биш болгочихж байгаа байхгүй тий. Гэтэл энэ чинь нөгөө яг өөрөөс нь дотроос нь гарч байгаа. Өстой түрүүний чинхэн дууш нэг зүрхнээснийх нь гүнээс нь гарч байгаа тэр энергич гэх юм уу тийм юм байхад чинь ингээд зүгээр л нэгтгэснээр ер нь бол нөлөөлдөг гэж боддог. Нөлөөлдөг гэж боддог. Окей. Энэ үгээс нөлөөлдөг нь шинжилгээ ухаанаар батлагдсан. За яадаг вэ гэхээр одоо ер нь сэтгэл судлалын шинжилгээ ухааныг яриа явж байтал тарих судлал руу гарч цагаа ордог. Тэгээд тарих судлалтыг ярихаар ингээд ер нь хүн юу яа гэм байл да. Анх бол ингээд төрөхдөө 100 тэрбум орчим тархины мэдрэлийн эстэй төрд юм байна. Тэгээд яг төрөх үед зарим нь үхээд тэгээ яг нас бий хүрсэн эргүүл одоо хүний тарих бол ойролцоогоор нэг 86 тэрбум орчим ийм эстэй байдаг. Тэгээ тэр эсүүд ингээд янз бүрийн байдлаар ингээд хоорондоо эсээ хооронд юм холболтууд үүсгдэг. Тэгээ синапс гэж юм үүсгдэг. Тэгээ тэр холбогдох үед хүн ер нь ямар нэг юм сурах үед одоо тэр сурна гэдэг заавал эрдэм мэдлэг боловсрол сурах шүү дээ. Зүгээр л энэ гэрэл ингэж хасдаг юм байна. Энэ хоол ингэж болдго юм тий. Хацаар юм хатуу юм байна. Зүйл юм хүүхд ер нь дөнгөж төрүүл ингэж янз бүрийн сурч байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ болгоноос ч нөө сэтгэл хөдлөлүүд одоо дадлууд тий. Одоо зан үйлүүд тий. Ингээд олон юмнууд ер нь бүх юм. Нэг хүнд яаж гүөх үү, яаж ярих үү бүх юм ингэ сурж байгаа шүү дээ тий хүн чинь. Тэгээл ингээл шинжлэх ухаан эрдэм боловсролыг ч сурж байгаа. Тэгээ энэ болгон дээр бидний тархины эсүүд ингэж хоорондоо холбогдож байдаг. Холболтууд үүсэх явцад яад вэхээр цахилгаан одоо үүсч идэг. Тэгээ тэрийг ингээ багжаар хэмжээд тэр юм долгионы үтсэн байгаа байхгүй үздэг одоо тарих судлалын тэрэн дээр л одоо ажилладаг. Тэгмүүд юм 5 төрлийн долгион ялгардаг. Хүний тархинаас. За нэг нь болохоор бүр юм гүн нойртой гүн унтчих үед л ялгардаг. Нэг төрлийн долгион. За хоёр дахь нь болохоор бясалгал хийж явах үед юм уу эсвэл ингээд нэг нүдний хөдөлгөөн туян унталт гэж ярьдаг шүү дээ. Одоо унтахын өмнөх эсвэл дөнгөж сэрэх тэр акшн гэсэн. Тэр үеийн одоо юм тархины долгионыг өөрөөдөг байна. За дараа нь болохоор бүр ингээд сэрүүн байгаа. Тэгтээ тайван амгалан ингээ амарч явах үед өөрөөдөг байна. За тэгээ дараа нь болохоор яг айц төгшүүртэй болгоомжтой сэрэмжтэй байх үед нэг өөрөөдөг байна. За бүр ингээд айгүй тархины ачаалалтайгаар шинэ юм сурах те ингээд ачаал өндөртөөр ингээд махран ажил сурах, ажил хийх үед бас нэг өөр байдаг байна л да. Ингээд тарих олон янзаар ингээд 5 янзаар долгион байж идэг. За тэгээд нөгөө 0-оос одоо 5 насны үед далд ухамсарын үе гэж ярьдаг шүү дээ. Ухамсаргүйн төвшний тэр мэдээллүүд хадгалагдж яадаг тэр тархины хэсгийн тэр долгион ажилдаг тэр үе болохоор ерөнхийдөө бол нөгөө нүдний хөдөлгөөн туян одоо унталт юм уу зүрмэглэхдүүд эсвэл бясалгал тэр үеийнхаа үед байхдаа бид нар одоо аль болох зөв бодох тий энэ нэг тарих судлалаар угаасаа батлагдсан шинжилгээ ухаан байгаа байхгүй зөв бодол бодох зөв одоо vibe дээр долгион дээр өөрийгөө тохируулах чадвал бид нар далд ухамсарт хоримтлагдсан байсан одоо тэр буруу алдаатай муу юмаа засах боломж байна. Тэрнээс би ингээл муу айлд өрцөө би муухай орчинд өссөн. Одоо миний ингээл үзэд бодлыг итгэл өнөмшлөө угаасаа муухай болцоо. Одоо ингээл дуусаа биш. Биднэрт бас боломж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг талдаа одоо нөгөө зан үйл юм шиг муухай юм шиг харагдаад байгаа тийм. Гэтэ яг тэр янз бүрийн олон төрлийн байгаа ах дотор. Тэрийг одоо нарийн ширээ мэдэхгүй. Ямар ч байсан
бяцлаглын аргаар ч гэдэг юм уу те яг төвлөрлийн аргаар бид нар тэр далд байгаа ихтгэл үнэмшлэлээ бидний шийдвэр гаргалтыг 90-95% нь одоо хэмжүүн төвшин шийддэг гэдэг ааш сэтгэл хөдлөлийн үед шийдэгдчихдэг гэдэг ааш те. Тэгэхээр тэр юмаа бид нар өөрчлөх тэр одоо ихтгэл үнэмшлүүдэд засах одоо буруу кодлогдсон кодуудаа янзлах тийм бас арга байна бид нартай. Энийг бас бид нар ер нь бол судлах хэрэгтэй байлээ. Яг энэ талаар бичсэн олон ном, олон янз бүрийн байх тийм. Яг тэр нэг ковидын үеэр нэг бүх энэ Harvard Oxford гэдэг нэг эрдэмтэд ингээд хамаг хичээлүүдээ нэг өнгөө болгосон. Тэрэн дээр би бас нэг brain story хичээл авч ирсэн. Тэгсэн чинь тэрэн дээр ингээ амар гоё номын сан харуулаад тэр бүр ингээ нүднээс ерөөсөө яахгүй төсөөллөөрөө ингээ цээжилсэн. Тэгсэн чинь хүний одоо өгөгдөл ч юм уу одоо тэр хідэн тэр бөмбөс ч юм уу яг тэр номын сан шиг гинэ. Ингээ амар олон төрлийн мэдээлэл орч чадвар бүх юм байгаа. Тэгээ тэрнээс хүн алийг нь хийж датсан буюу тэр түүний синапсусууд үүсдэг гэсэн чинь тэр юм нь ингээд үндэс шиг модны үндэс шиг ингээд бэхжээд тэгээ тэрнээс ингээд голон бэхжээснээс дахиад ингээд салбарлаж үүсдэг гинэ. Энэ мэдээлэл энэ синапс үүссэн мэдрэлийн холбоосууд дээр дахиад шинэ юм ингэж үүсэж ургах тэр гэж магадлал нь амар өндөр. Тэгэхээр айгүй тийм зөв дадлаар зөв тийм юмар ингэж өөрийгөө тэтгэж ивэл одоо хүүхдээ ч гэсэндээ тэгж ивэл тэр нэг юм одоо амар хүчрэхэг тийм гоё юм зөв юмнууд нь байж байгаа бүр ингээд амар том урын сан байдаг. Бүр ингээд том номын сан хүнд ингээд өгөгдсөн. Тэр бүх генетикийн хувьд тиймэрхүү юмнууд ингээд өглөгдөд ирсэн. Тэрийг яаж хөгжүүлж, яаж баяжуулж, яаж тэрийг ингэж тордож байгаагаас л юм шалтгаалд юм байна гэж тэгээд бас нэрээ бодож байсан юм байна. Тэгэнгүүт одоо манай үнсгэлчин дээр чинь ингээд би тэр нөгөө ижидтэн тэр дарих ч юм уу тий одоо ингээ хүн гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүн тэр гарч ирж байгааг бол ер нь одоо нөгөө удаан хугацааны хүсэл мөрөөдөл нь байсан учраас удаан хугацааны ихтгэл үнэмшил нь байсан учраас тэрийгэ дадуулсан тэр дадлал нь байсан учраас тэр хүчиндээ одоо ингэж ижид мэт одоо ингэж юм биелж гин гэж үзэж байгаа байхгүй яг ижидтэн гарч ирээгүй тэгээ ижид мэт тийм боломж гарч ирж байгаа байхгүй богч юм гарч ирдэг тий. Тэгэхээр одоо ингээд ер нь нөхцлүүд төрөл бүрийн нөхцөл байгаа штэ орчинд байна. Тэр нөхцөлийг боломж болгож чадаад боломжоо болцсошгүй тэр нэг амжилт болгож барьж авахд чинь юу туслаад байна гэнгүүт угаасаа нэгдүгээрээ тэр өөрийн итгэл үнэмшил тэр би болон чадна яг гарцаагүй бүтэн угаасаа бүтэх ёстой гэдэг тэр одоо итгэл үнэмшил болгох тэрийг ингэж боломж олгож цааш нь болцсошгүй тэр нэг амжилт олгож ингэж гаргаж ирж чадчих байгаа гэж харж байгаа. Одоо түрүү нөгөө цөхрөөд суухад хоёр талын төрлийн зам байгаа гэдэг. Тэ нэг бол бүр ингэ цөхрөх үнэхээр боломжгүй. Нэг бол бүр өөрөө шийдэх. Тэгээд ингээ эцсийн мөчтэй хүн өөрөө өөртөө шийдэх гэдэг юм шүү. Тэ. Яг эцсийн момент одоо ийм момент амар их ласт моментууд гардаг те энэ дээр нэрээ ингээл холгоонд хүрээ зөөгөөл тэгэл өмсгөлчин цөхрөөл ингээл бүр ингээд яг бууж өгөхгүй үгүй дотроосоо бүр ингээд ийм сэргэлтийн юмнуудыг нь гаргаж ирэл ингээ явуулсан. Тэгээд тэр шийдтэн гарч ирээд хамгийн эхлээд ингэж хэлдэг байхгүй юу? Охин минь бүх юм болно шүү дээ, болно гэж чамайг ойлгож байна, тэ ойлгож байна гэжсэн. Тэгээ чи явал та гэдэг байхгүй. Тэгээ явал та. Ямар юм тэгэл явал та. Тэ? Тэр яг үнэн байхгүй юу? Чи үнэхээр энэ мих иймэр юм тэгэл хийлдэ. Тэр ч саад болно, энэ ч саад болно. Тэгээ саад болоо л өс. Тэгэл тэр саадыг даваад тэгэл хийлдэ гэсэн үг байхгүй тэр чинь тэ. Тэгээ тэр ичэд нэгдүгээр бол чи явал та гэдэг. Тэгээ дараа нь болохоор ингээ уйлаа сууж адил чинь хамаг юм чинь дуслаа. Цаг хугацаа ч өнгөрлөө. Уйлаа сууж адил чинь нөгөө ханхуу чинь хүнтэй гэрлээ гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр ингээл уйлаад цөхрөө сууж хат үеэр чинь тэр боломжууд ингээд нөхцлүүд боломжууд ингээ хажуугаар ч өнгөрөөл яваад байгаа. Тэгэхээр бид нар яг цөхөрч болон цөхрөөд босохдоо тэрийг хүч болгож босох хэрэгтэй. Нөгөө биеийн хамгаалах механизм байгаа тий. Тэрнээс тэгээ уйлаад тэр чихтэй ингээд надад готраад одоо ингээд эвлэрээд бууж өгөөд цөхрөө дуусгах бол өөр сонголт болж байгаа байхгүй. Тэгээ явал та чи яв гэж хэлдэг. Уйлаад барьчихтал чинь бүх юм дуусгана шүү гэж хэлдэг. Тэгээ дараагийн нэг тэгээд аягаасаа нэрэлдэг байхгүй. Тэгээ эхлээд би явмаар байна гэдээ үлдэг байхгүй. Тэгээ чи явал та гэж хэлдэг. Тэгээ явуулна гэдэг нөгөө бахан сүүх тэрэг бэлдээд, морь бэлдээд, хөтөж бэлтчихэж байгаа байхгүй. За ингээ одоо бүх юм бэлэн боллоо яв гэсэн чинь. Хувцс бэлдээгүй байх гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар яг одоо манифест хийхтэйч гэдэг юм уу те. Яг зорилгоо мөрөөдлөө бодохдоо маш тодорхой бод гэдэг чинь байгаа байхгүй. Тэ би бүр ийм хувцастай, ийм юутай гэж яг яамаар байгаагаа
бүрэн бодохгүй ингээд хэрвээ те би ямар байна гэж бодчих юм. За тэгвэл явах нөхцлүүдийг олж харна. Хүний тарих өөрөө угаасаа тэгж ажилтдаг гэдэг байгаа байхгүй. Одоо ингээд жишээлх юм бол айгүй санаа хүний тарих юм их эвгүй. Яадаг гэхээр одоо ингээд гэж байгаа. Би одоо ингээд жишээ нь за манай нөхөр ингээд надад хайргүй юм шиг байна гэж бодчихъя заяа. Тэгвэл би ингээд болсон бүх процедуруудаас яг хайргүй байх бүх баталгаануудыг түүж хардаг. Тэгээд тэр тийм баас хайргүй л бастай гэж хардаг. А гэтэл би анханасаа надад амар хайртай юм байна гэж бодчихвол хайртай байх юмнуудыг түүчдэг. Тарих одоо ингээд өөрөө түүхүүдээ өнгөрсөн одоо тэр тархинд бичигдсэн байгаа юмнуудаа өөрчлөөд авах чадвартай гэж байгаа байхгүй юу? Тийм. Амар юм хүчтэй ч юм уу те. Одоо яг айхтар нөөц болцоо байгаа. Тэгээд тэр тэгэхээр чин одоо өнсгөлжингийн хувьд бол жишээлх юм бол би явж чадна болно гэдгээр ингээл өөрчилж байгаа өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр ич хэдтэнгийн хэлж байгаа юм нь болохоор нэгдүгээрт бүх юм бэлдээд өгч байгаа юм. Машиныг бэлдээд явах унааг нь бэлдээд өгч байгаа. Тэгээд дараа нь одоо ингээ яв гэсэн чинь өнсгөлж би хувцас гэж байгаа. Тэнгүүд нэрээ тийштэйгээд хувцсыг бэлдэж өгдөг байхгүй. Тэгэхээр бид нэр юу хүсэх, юу бодохоо маш ойлгомжтой, маш детальны бэжэж өөртөө ч гэсэн нэрийн ер нь угаасаа өөртөө. Тэгжээж бидний тарих тэрнийхээ дагуу ажиллах байхгүй. Одоо жишээлх юм бол шүү дээ тий. Одоо нэг химэл оюун хаанчлаад шүү дээ. Одоо утас мутастай. Бид нэр яг ингээл нэг байр хайгаал ингээл байр үзэж итэл ингээл байрнуудын зараараас гарч яадаг шүү дээ. Бид нар анханасаа байрны зар үзэхгүй л гарч ирэхгүй шүү дээ. Яг тэр шиг бид нар ингээл за нэг шалгалтанд бэлдээд айлс бэлдээ гэж нэг юм үзэнгүүт ингээл ухаал дараа их марчдаг тийм. Тэгэхээр бид нар яг юу хүсэхээ ил гаргаж ирээд ойлгомжтой тодорхой хэлээд тэрнийхээ дараа үйлдэл хийх нь чухал байгаа байхгүй. Тэгэхээр аяндаа тэр нөөц болцоонд гарч ирэхээр бид нар тэрийг өөрсдөө тарих нөгөө одоо итгэх юмдаа итгэж байгаа юм чинь тийм юмудаа түүгээд итгэчихнэ гэсэн. Тийм энэ тэр харах өнцөг нь бол бидний өөрсдийн л гарт өргөцлийн тархинд ч юм уу өөрсдийн дотор зүйл бодол. Тэгэхээр тэрийгээ мэдэхгүй ингээд нэг дэмийл гоншигноод байгаа гэвэл хайрын цаг ингээд урсаад байгаа байхгүй. Яг яах ёстой айгуу тодорхой ойлгох ёстой гэдэг тэр ич хэдтэнгийн тэр үнүүдээс айгуу гоё харж байна. За тэгээд дараа нь ич хэдтэн бас нэг за sorry чи ярьж байгаа. Ич хэдтэн ингэж ярьдаг сүлд нь. За ич хэд удаан үргэлжлэхгүй шүү. Цагтаа шүү, хугацаатай шүү. Ирж ирээрээ гэж явуулдаг шүү тий. 12 цаг, 00 цаг. Тэр бол бас яг үнэ. Нөөц бололцоо бүхэн хязгаартай. Тэрийг яг тэр олдсон үед нь моментод нь тултал ашиглах хэрэгтэй. Тултал ашиглаж чадах хэрээрээ чи тултлаа юм авч чадна тий. Одоо яг дараагийнх нь ирэхгүй биш. Ирнэ. Чи тэр мөрчлөө чи зоригтой мөрөөдөлтэй байвал дараагийнх нь ирнэ. Тэгтэл чи ирэх бүхэн бэлэн зовлол нь ашиглахад бэлэн ингээл яг гэж явж байвал болж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр ичидтэнгийн гарч ирдэг хэсэг бол айгуу гоё. Тэг яг өөртөө тэр юмнуудыг ойлгож байгаа л хэрэг хэсэг юм уу гэж ойлгож байгаа. За би ингэж контролоо гэж гарч ирсэн. Би ингээд зоригтой байх хэрэгтэй. За намайг явахад унаа тэрэг бэлэн байх хэрэгтэй. За намайг явахад хувцас бэлэн байх хэрэгтэй. Би ямарсан тэр газар очих хэрэгтэй. Гэдгээ мэдрээд шүү дээ. За тэгээд цаг хугацаа чамайг хүлээхгүй шүү. Бас нэг гоё хэлдэг өгнө. Цагаа сайхан өнгөрүүлээрэй гэж хэлдэг. Тэгэхээр бид нар яг энд одоод байгаа тэр цаг мөчийг яг энд одоод нь гоё өнгөрөөж сурах хэрэгтэй. Бид нэр ингээл айгүй гоё газар ирчээл те. Ингээл нэг өнгөрснөө бодоол ирээдүгөө бодоол яна энэ хүмүүс би таалагдж байгаа болоо таалж байгаа. Одоо чинь үнсгэлж ингээл амар гоё хувцастай очичоол те. Яна энд чинь бахан гүнжинэр байж те амар юм бахан баяа айлын хүмүүс шүү би амар харагч байгаа бол яадаг болтоо гэж элдв юм бодоол те. Яг тэр энд одоод гоё байж чадахгүй өнгөрөөд тохиолдол зөндөө байдаг шүү дээ амьдрал дээр те. Тэгэхгүй байгаа байхгүй. Цагаа гоё өнгөрөх хэрэгтэй. Аль нэг одоо ирээдүйдээ өнгөрсөндөө ингээд өөрийгөө ингээд төгөрчөөд байгаад идэг. Тэгэхээр энэ нь бол тэр одоо тэр эмээгийн гарч ирээд хэлсэн үг бүхэн маш чухал үгнүүд байсан. Тэр өөртөө өгж байгаа. Тэр өөртөө өгж байгаа маш чухал кодод байгаа байхгүй. Тийм санагдсан. Тийм. Тэгээд нөгөө хоёр ч авралт очдөг штеп. Тэгээд нөгөө хоёр ч жоохон нөгөө өнсгөлчин маа тий. Тэр үед чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Ордны орчин ханхуутай бүжиглэж байгаа тэр хэсэгээс. Ер нь хүн ингээд орчныг салах хэрэгтэй байна гэж бодсон. Ер нь түрүү бас би энийг хэлсэн шүү дээ. Гэртээ хогошуртэл ингээл гэртээ гэрийнхээ амиг хийгээл тэгэл байгаа гэвэл хүн өдөржингөө гэртээ байхаар амар бас ядарчдаг шүү дээ тий. Тэгээ тэр донд нь ингээл хүүхдээ аваад гараал аялал ишээ тийшээ яваал өөр активити хийгээл ээжвэл хүний бас нөгөө нэг юм хэрэгцээ байх одоо тарих мархны ч гэсэндээ бас тийм юм байгаад байгаа. Experience өөр юм авах гээд. Тэнгүүд надад болохоор яг Google буугаал харсан чинь ингээл
ороод гэсэн чинь нөгөө хүндэт харуулдаг гэдэг штэ. Ордныхаас тэдний харцсан ингээл доошоо ундаг штэ. Яг явсных нь араас ингээд тэр хүн тийм гоё үзэсгэлэнтэй гоё байна гэсэн үг штэ тий. Тэгэл ингээд гайхаал ингээд яг нөгөө өөрийнхөө хүсэж байгаа юм болцсон. Тэгээд ингээд ханхуудын дэвшээлгээл тий. Аав тэнд боож өгөх гээл. Ийм гоё охтуудаас нэг нь бүжгэлчих тийм хэцүү юу гээл тий. Тэгээ байжсэн чинь ингээд ханхуугийнхаа нүдэнд нь яг өртгөөс аргагүй орчоод яг өөрийнх нь орчин тэр бүх юм өөрчлөгдөл хүн ер нь тэгэж орчны хувьд бол тийг салж явах хэрэгтэй байна гэж бодсон. Юу гэж бодсон. Тий, ер нь бол надад бол чинь яг одоо гоё өнцгүүд энэ би бол тэр талаас арай хараагүй. Ер нь орчноо өөрчлөх хэрэгтэй гэдэг талаас хараагүй. Надад болохоор юу яг тэр үед ингээд нөө юу бодсон. За тэгээд яг ханхууд орчоод ингээд уулзсан. Тэгээд ханхууд тэгээд нийлээд ингээд хоёлоо бүжгэлдэг шүү дээ. Одоо ингээд мөрөөдөл нь биелж шүү дээ. За ингээд тэгээд тэр үед болохоор яасан гэнэ би эхлэхэд ярьжсэн шүү дээ. Тэг 20-од настай байх үедээ ер нь энэ Диснейгийн гүнжүүд ингээд ханхуул ирж амжилтанд нь амьдралын гэрдүүлэх хэвээр шиг хүлээгээ сууж идэг. Тэгэл тэрнтэйгээ учирчвал бүх зорилго нь бэлгээд байгаа юм шиг юм байдаг. Тэр нь жоохон буруу юм шиг боддог байсан гэд. Гэтэл сая бол үзээд өөрөөр бодсон. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол одоо гүнжийн хувьд бол ингээд сайхан ханхуутай, сайхан хайрцагтай, сайхан хүнтэй уулзах юм мөрөөдөл байна. Яг тэр шиг эрэгтэй хүнд ч гэсэндээ өөрийнхөө үзэсгэлэнтэй, сайхан тэр үнэхээр гоё тэр одоо эмэгтэйгээ олж авах нь ч гэсэн мөрөөдөл байд юм байна гэдэг тэр киноноос харсан. Тий. Тэр нөө аав нь ингээд бүр ингээд гэр бүлээ өөрөөрөө мөрөөдөл нэг сайхан гүнжтэй суулгачих гал бүр ингээд бөө ирэл хайгууллаа ордноо улсаар нэг юм хайгаал тий. Тийштэй бүр шахаа барьдгүй. Шахаа барьдгүй. Тэр өрдөөсөө одоо энд өрдөөсөө ингээд нэг эмэгтэйчүүд л зөвхөн ингээд ханхуу хүлээгээ сууж идэг биш. Эрэгтэй хүн ч гэсэн сайхан ханижлыг тий сайхан хайрыг хүсдэг, хүлээдэг. Тэгээ тэрийг олохын төлөө тэмцдэг. Тэгэхээр бид нэр энэ дээр нэг юм илүү дутуугийн, бие чигийн, эрэгтэй эмэгтэйгийн асуудал ерөөсөй байхгүй юм байна гэдэг талаас нь сая бол харсан. Тэгээд ер нь эрэгтэй эмэгтэй хоёр ингээд нөгөө нэг. Тэгээ тэр хоёр ингээд хоёулаа нийлээл ингээд бүжиглээл явдаг хэсэг гардаг байхгүй. Яг тэр бүжиглж ингээд вальс эргээ бүжиглж байгаа нь одоо вальс чинь ер нь барууны л одоо соёо шүү дээ. Ингээд бүжиглдэг. Тэгтэл ингээд нөгөө одоо манай Азуудын соёлд болохоор нэг ин янгаар илэрхийлдэг шүү дээ тийм. Яг тэр ин ян шиг харагдаж байгаа. Тэр хоёр ингээд бүжиглэж байгааг ингээд хэрвээ дээрээс нь харуул нөгөө жанамба үцгэлэнт гүнж дээр болохоор дээрээс нь харагддаг ш бүжиг. Яг тэр шиг ингээд хэрвээ дээрээс нь харуул тэр яг ингээд ин ян харагдахаар байгаа байхгүй юу? Одоо нөгөө арга билгийн тэмдэг шиг тийм. Тэгэхээр ер нь ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ингээд заавал ингээд сөргөлцүүлээд миний хоёр талд гаргаад тэг ингээд чи надаас илүү би чамаас дутуу чи тэгдэг үстэй би тэгдэг үстэй гэдэг байр суурин дээрээс биш нэр нийлээд нэг бүтэн юм гэдэг нь ингээд тэндээс аль нь л хүсэн сөргөлдөх юм байхгүй. Нийлээд нэг бүтэн. Хоёлоо хоёр нэгээ хэрэгтэй. Хоёлоо хоёр нэгээ хүсдэг. Хоёлоо нийлээд үнэхээр гоё ингээд зөв ив бэрээ нийлэх юм бол үнэхээр энэ бол туйлын аз жаргал мөн яалтчгүй мөн юм байна. Яг нэг хамгийн урт судалгаа гэдэг өмнөх дугаар дээр хэлсэн шүү дээ. Тэр бол харилцаа байдаг. Эрүүл харилцаа төгөл аз жаргалтай байдаг гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол ердөөсөө тэр би чигийн асуудал байхгүй юм байна. Тэгээ яг тэр ингээд бүжиглж байгаа үе дээр бас явдаг дуу байдаг юм байна. Энэ киноны дуунуудын дээрс орчуулаагүй ингээд дуугаар гаргацсан. Тэгээ дуунуудынх нь нэр нь утганы дээр бас айгүй хөөрх юм гоё юм билээ шүү дээ. Тэгээ яг тэр дуун дээр болохоор So This Is Love гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ ингээд энэ л хайр юм биш үү? Энэ л хайр юм биш үү гэдэг болоод байгаа байхгүй юу? Тэр хоёр бүжиглэж байгаа та. Тэгэхээр яг ингээд илүү дутуугийн ойлголт байхгүй, би чигээ ойлголт байхгүй, танаахан манаахан гэсэн асуудал байхгүй. Яг ингээд нэг аль аль нь таалагдаад тий бүхэл болж байгаа тэр үеийг ингээд хайр юм байна. Тэгвэл ингээд бид нэр нэг 20 настай бодоод исэн нэрэл гүнжнэр ингээд нэг ханхуу үлгээс суучдаг тийм өөрөөрөө баатар болох хэрэгтэй юм шиг өөрийгөө бэлтэн давуулах хэрэгтэй юм шиг ойлголт угаасаа худлаа байсан биз дээ. Уулын ч бас нэрээ тийм мессеж айгүй баг байсан. Одоо үнсгэлчин гэхэд тэр хаант улсыг ингээд гэрэлтүүлчихэж байгаа. Зүгээр л удамтай огш байгаа сте тий. Гэртийнхаа дээвэр дээр ингээд нэг юм өмчөөхөн гэтэл тэр ингээд бүх юмыг гэрэлтүүлээд асаагаад тэр гэр бүлийг тэр хааныг бүр ингээд хаз жаргалаа тэр удыг хормыг усыг ингээд залхчихж байгаа байхгүй залгуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм том хүчин байсан. Тэгэхэд үнсгэлж ганцаараа бас байхгүй. Энэ хоёр ингээд хамтарч нийлжээж ингээд очирж ээж те очирж ээж энийг босгосон гэдэг юм нь муулан байсан. Яг ямар өнцгөөс тэгж хараад байсан нь тэгээд аягүй шүмжилт авсан шүү дээ Диснейгийн киноноо. Диснейгийн киноноо тэгдэг гэвэл тэр хитрхи бас нөгөө өрөсгөл байсан. Хойд нөгөө эмэгтэйчүүдийн одоо ирэх ашиг юм хүм арай жоохон бага байсан болохоор тэгсэн юм болов. Тий. Сэмбач 1930 он
Үнсгэл чинь 50 оных юм блэ. Дахиад 20 жилийн өмнөх кино тий. Тэгэнгүүтээ Диснейгийн нөгөө яг тамбурах гэж байгаа маршхуу. Хямралаас гаргаж ирсэн тийм гоё төвхтэй. Тэгсэн хэрнээ зохиол нь бас 1600 он. Бүр дээр үеийн биш. Дээр үеийн. Бүр манай эртний нэгдүгээр 100 мөнд хүртлийн болор шахаа 12 цаг инээтрээ гэж ингэж яригддаг байсан. Тэгээ яг тэгээ Францын зохиолчоос гаргасан. Тэгээ тэрүүгээр гоё кино хийсэн. Бас амар Америкчууд бас амар болор шахаа байхгүй юу? Болор шахаач гэсэн чинь ингээд нөгөө хоёр хос юмыг одоо үзүүлж байгаа хгүй. Яг бүгж үйж болоогүй юм тий. Ингээл бүгжин тарахгүй, нарийнхан хуруу хайгаад явж болно шүү дээ. Гэтэл ингээд нэг нь өөр шахаа хайж байгаа. Тэг хамгийн сүүлд нүүн ингээд өөрөө гаргаж ирдэг. Нөгөөх нь өөрөө гаргаж ирдэг шүү дээ. Тэр бүр амар гоё юм цаад хүзрээ гаргаж байгаа юм шиг айгүй гоё тий. Матч ээж хүмүүс гаргаж ирдэг тий. За тэр хайр сэтгэлийн тухайд бол нэг тиймэрхүү бодлоо. Үнэхээр гоё хайр бол нэрийгсээ бүхэл юмыг тэгэж асааж байгаа юм тий. Эрэгтэй эмэгтэй аль алинд нь л нэрээ мөрөөддөг зүйл шүү дээ. Ганцхан хүүхнүүд ингээл залуу мөрөөдөө суудаг биш шүү дээ. Жохон романтик илэрчдэг баг. Тийм магадгүй. Тэгээд эрэгтэй хүн болохоор жоохон цаанаа ингээд явчихдаг гэж магадгүй те. Дотроо нэг ингээд яг паблик нийтийн дүрээрээ ч юм уу те. Тэгсэн байж магадгүй. Тэгэл одоо бүхэл гоё хайрын кино, хайрын түүх, хайрын романууд эрэгтэйчүүд бичдэг шүү дээ. Тэд нар тэгэхээр тэдний дотор тэр хүсэл зориг юм оволцсон дүрлцсэн тэр гоё юм байна штэ. Тэгэхээр чин бид ингээд эмгтээжүүд нэг юм, эрэгтэйчүүд нэг тийм гэдэг ах биш. Ердөөсөө л юмны хоёр тал биш. Юмны хоёр тал шиг нийлээд нэг гоё бүтэн юм байна. Тийм хайр дагуу юм байна. Тий сая. Тий. За ингээд үнсгэлжингийн түүхээс авах юм гоё зүйлсүүд айгүйх байт юм байна. Нэгдүгээрт нь тэр өдөр тутмын зүйлсээсээ салах тий. Өөрөө өөрийгөө ингээд эцсийн мөчөд хүсэж байгаа мөрөөдөж байгаа зүйл рүүгээ чигтэн ингэж зориулах, алхуулах. Хоёрдугаарт нь тэр цөхрөөд уйлаад байгаа тэр үедээ хоёр зам байгаа. Тэр нэг бол дахиад нэмж цөхрөөд доошоогоо унах, нэг бол өөрөөр шийдээд одоо хангуйтайгаа очихрах ч юм уу, илүү гоё мөрөөдөл дээрээ аз жаргал дээрээ өөрөө явчихчих. Тэрийг ингээ хүлээгээ суугаад уйлаад ах биш. Гуравдугаарт нь яг тэр нөгөө нэг юм нинж сайхан сэтгэл те Cinderella гэдэг шиг тэр нэг бурханлаг, дагинлаг тэр эмхтэй power гэдэг юм чинь тэр ээжийг давхууц тэр сайхан одоо хүчтэй зүйл бол тэр сайхан сэтгэлээс эмхтэй хүний ер нь гоо үзэсгэлэн гэдэг нь тэр сайхан сэтгэлээс нинж сэтгэлээс те тэр одоо энэрнгүү эерэг илдэг тэр гоё юмнаас гарч ирд юм байна. Тэрнээс одоо хорон уу атаачдаг гэдгээс бол гарч ирдгүй юм байна гэдгийг хамгийн түрүүнд харуулсан. Дөрөвдүгээрт ер нь ингээл эмэгтэйчүүдийн хүсэл нь зорилго нь бол ингээ ханхуутай очих биш. Ханхуугийн ч гэсэндээ мөрөөдөл нь сайхан эмэгтэйтэй очих. Тэр улс орныг, тэр гэр орныг одоо гэрэлтүүлэх тийм эмэгтэй хүнийг хүлээж идэм байна. Энэ бол ганцхан эмэгтэй хүний мөрөөдөл биш юм байна. Тэгэхээр тэр юм хоёр талыг тэнцвүүлдэг тийм хүч нь одоо байд юм байна. Тэгэхээр энэ юмнуудыг ингэж өөрөөр харах юм боломж олгосон. Өсгөлчөнд явууллаа. Тэглээ. Миний зүгээс ерөнхийдөө чайг гоё бүгдийг бадаад хэлж авахаар би маш хурцгаалээ. Vibe өндөр байлаа. Тэ. Өдөөсөө тийм арга байгаа. Өөртөө судал маш олон тэр vibe-ийг одоо өндөрт байлгах арга байгаа. Тэгээд зориг мөрөөдөлтэй бай. Яг мөрөөдөлтэй бай гэдэг нь бүр амар. Тэгээд илүү өөртөө төвлөр. Тэгээд акшн хий. Энэ дөрвийг л ингээл хийгээл явж идэл амьдрал аяанда болох юм шиг байна. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөө. Тий хөрхөн кино ярьлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баярлалаа. Баярлалаа.